Сайн байцгаана үзэгчдээ Тэнгэр телевизийн гадаад мэдээний 7 хоногийн тайм хөтөлбөр та бүхэнд хүрэх гэж байна. За бид энэ удаад студид дорны түншлэл бизнесийн зөвлөлийн судлаач Ташар Автантай хамт өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн олон улсын анхаарлыг хамгийн ихээр татсан Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хятад дахь айлчлалын талаар ярилцах гэж байна. За тэгэхээр танаас дэлгэрүүлж асуухаас өмнө бас хэд хэдэн одоо энэ уулзалтаас гарсан үр дүнгийн талаарх мэдээллийг үзэгчдэд өгөх зөв байх. За өнөө өглөөний байдлаар CNBC агентлаг бол шинэ мэдээллүүдийг оруулсан байгаа. За энэ мэдээлэлээр бол 2028 оны туршид бүгд найрамдах хятад ард улс Америк нэгдсэн улсаас 17 тэрбум долларын одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд худалдаж авах буюу одоо импортлно гэсэн ийм үр дүн гарсан гэж цагаан ордноос буюу Америк нэгдсэн улсын талаас мэдээлсэн байгаа. За үүнд бол нэн ялангуяа шар буурцгийг бол одоо дурдж болно. Яагаад вэ гэхээр үзэгч та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлээр АПЕК-ийн уулзалтаар бол Ши Жинпин ерөнхийлөгч болон Дональд Трамп ерөнхийлөгч нар уулзсан байдаг бүгд найрамдах Солонгос улсад. За тэгээ энэ уулзалтаар бол ерөнхийдөө саяны айлчлалын одоо өмнөх урьдчилан нөхцөлийг бүрдүүлсэн буюу шар буурцгийн асуудлаар бол одоо ийм зөөлөн одоо асуудлыг шийдвэрлэх тэ хилцэл хийгдсэн байгаа. Энэ талаар танаас дэлгэрэнгүй асуумаар байна л да. Тэр үеэр юу гэж ярьсан? Одоо энэ удаагийн үр дүн яаж гарсан бэ? За мэдээж одоо Трамп ерөнхийлөгчийн айлчлалын энэ удаагийн үр дүн улс төрийн шийдэл, Иран, Тайваны асуудал гэдэг технологийн компаниуд хөрөнгөний зах зээлийн ямар нөлөө үзүүлж байна гэд мэдээж хангалттай мэдээллийг Монголын их сурвалжуудаас болон бусад их сурвалжуудаас үзэгчд маань авчиж болно. Энэ айлчлалын үр дүнд гарсан мэдээллүүд дундаас одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хилцээр худалдааны талаар гарсан үр дүнг бас нэг төдийлөн тодруулахгүй байгаа үнцэг харагдаж байгаа. За Америкийн нэгдсэн улсын одоо худалдааны хамгийн гол зэвсгүүдийн дунд бол одоо энэ шар буурцаг мөн одоо гахаамах багтдаг байгаа. Гахаамахны худалдаа. Хятадын талд зайлшгүй шаардлагатай. Ер нь бол яг зарим их сурвалжуудыг харахад тоомчд хэлээд байгаа л да. Энэ бол одоо Хятадын талаас Америкт тавьж байгаа бэлэг мэтэр тийм ээ найр тавьж байгаа бэлэг мэтэр шар буурцгийг нь авах боллоо, гахаамахыг нь авах боллоо, үхрийн махыг нь авах боллоо гэж ярьж байгаа. Гэвч энэ бол юу вэ гэхээр энэ бүтээгдэхүүний худалдаа хинд илүү хэрэгтэй, хинд илүү ашигтай вэ гэхээр бүгд найрамдах хятад ард улсад. За хүн амынх нь уургийн гол хэрэгцээг бол одоо шар буурцаг, дүүпүү одоо тэдгээрээс гарч байгаа одоо тос ургамалж байт юм уу те. Энэ бүтээгдэхүүнүүд бүгд найрамдах хятад ард улсад зайлшгүй хэрэгцээтэй байдаг. Энэ үүгээр юу хэлэх гээд байна гэхээр Америкийн зүгээс одоо бүгд найрамдах хятад ард улсад худалдааны нөхцөл дээр өгж байгаа нэг хөнгөлөлт нь бол энэ 17 тэрбумын долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бэлцээ. Гэхдээ нийтдээ Америкийн худалдаа бол нэг 526 орчим тэрбум доллар байгаа. Үүний зөвхөн 17 тэрбум нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дээр ноогч нэг үгүй. Энэ 17 тэрбумын бол нэмэлт экспорт, нэмэлт худалдаа гэж бид ойлгох нь зүйтэй. Америкийн нэгдсэн улс бол жилдээ нэг 100 тэрбум орчим долларын шар буурцгийг гадаадад экспортлдог. За үүнийх нь 60 орчим тэрбум долларынх нь импортыг бол одоо зөвхөн бүгд найрамдах ард улс худалдаа дангаараа худалдаж авч байгаа. За нөгөө талдаа бол ерөөсөө Небраска тэргүүтийн төвийн өмнөд баруун талын мужууд ялангуяа бүгд найрамдах намыг дэмждэг мужууд бол хөдөө аж ахуй нэлээд өндөр хөгжсөн, услагааны систем хөгжсөн, Калифорнид одоо жишээлбэл хөврийн далан бариад тийм ээ барьсантай холбоотой услагааны маш том систем байдаг. Тийм учраас Трамп бол гол хэлэлцээрийн 2 дугаарт бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ худалдааг авч үзэж Хятадын талдаа бүрэн ойлголцлоо. Шар буурцагнаас гадна цагаан ордноос гаргасан мэдээлэлд бүгд найрамдах хятад ард улс Америк нэгдсэн улсаас үхрийн мах болон дахианы махын бас нийлүүлэлтийг бол ихээр аавна гэж мэдгдсэн байна. Гэхдээ энэ талаар Хятадын талаас тодорхой байр суурь илэрхийлээгүй байна л да. Тэр хөдөө аж ахуйн салбар шар буурцгаас гадна өөр ямар чухал салбарууд байгаа вэ? Гахаамах байгаа, үхрийн мах байгаа, дахианы мах байгаа. За бид бодохдоо бол одоо бүгд найрамдах хятад ард улсыг жимс, цагаан будаа, мах зэрэг бүтээгдэхүүнээ дотоодоос 100% хангадаг гэж ойлгодог. Олон нийт бол үгүй. Дийлэнхийг нь одоо бол 60% нь гадаадаас импортоор авдаг байгаа. За энэ худалдааны маргаан тарифын дайнтай холбоотойгоор бол нэг Америкийн нэгдсэн улсын 400 орчим мах бэлтгэн нийлүүлэгч, махны чиглэлийн экспорт хийдэг компаниудад бол бүгд найрамдах ард улсын талаас одоо яг хориг тавьсан гэж ойлгож болохгүй.
Экспортын зөвшөөрөл дууссан байсан. Түүнийг сунгаагүй байсан. За энэ яриа хэлцээрийн үр дүнд одоо сунхаар болж байгаа шиг байна. За яг худалдааны тал дээр энэ хоёр орны ерөнхийлөгчийн хэлцээр Трамп ерөнхийлөгчийн айлчлалын эффект хизээ гарах вэ гэхээр жил болгоны 11 сарын эхний 7 хоногт Шанхай Экспо буюу бүтэн нэрээрээ Бүгднийх хятадуулсан импортын олон улсын үзэсгэлэн яарм гэж зохион байгуулагддаг. 2018 оноос тогтвортой зохион байгуулагдж байгаа. За үүний гадаад дахь хамгийн том түнш нь юу вэ гэхээр Америк нэгдсэн улсын худалдааны яам болон одоо хятад дахь Америкийн худалдааны танхим амчаан байдаг. Өнгөрсөн онд болохоор оны Шанхай Экспогийн үеэр 120 орчим тэрбум долларын хилцлийг хийсэн байдаг. За яг өнөөдөр одоо хилцээр амжилттай боллоо гэж бид үзэх юм бол 200 орчим эх 11 сарын эхний 7 хоногт болох тэр үзэсгэлэн ярамгийн үеэр энэ нэг онцлог нь юу гэхээр хоёр орны аж ахуй нэгж хоёр талаас шууд худалдааны хилцээр хийдэг баг. Худалдан авахч болон нийлүүлэгч тал. Тэгэхээр энэ удаагийн альчлалын улс төрийн яриа хэлцээр худалдааны салбарт ялангуяа одоо хөдөө аж ахуйн салбарт амжилттай болсон эсхийг бид одоо юугаар харах вэ гэхээр энэ нийт хилцээр 200 тэрбум $, хүрсэн үед энэхүү Трампын альчлал худалдааны өнцгөөсөө бол амжилттай болжээ гэж бид одоо дүгнэхэд болох юм байна. За хятадын талд бол Америкийн нэгдсэн улсаас энэ худалдан аж ахуйн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ одоо ингээ импортлж авах ийм нөхцөлөд үүсэж байгаа бол нөгөө талд Америкийн нэгдсэн улс хятадаас газрын хавар элементээр одоо ялангуяа сүлээд их яригдж байна. Энэ айлчлалаар ч гэсэн яригдлаа мөн л цагаан орны мэдээлэлтийн асуудлаараас маш нааштай үр дүн гарсан гэж байна л да. Тэгэхээр яг хятадын талаас нааштай үр дүн гарсан гэж та бодож байна уу? За Америкийн талаас мэдээлэл хийж байгаатаа яг зэрэгцээд бол хятадын яг албан ёсны гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч нь юм уу яг албаны их сурвалжууд одоо энэ альчлалын яг худалдааны Америкийн цагаан ордноос хийж байгаа мэдээлэл шиг мэдээллийг хийхгүй байгаа боловч судлаачдын төвшөнд тийм ээ телевизээр ялангуяа CCTV-гээр гарч байгаа зарим нэг мэдээллүүдээр бол энэрхүү хэлцлүүд амжилттай болжээ гэдэг дүр зургийг харж бүрэн дүрэн болохоор байгаад байна. За хоёр зүйл байгаа. Нэгдүгээр юу вэ гэхээр Америк бол одоо газрын ховор элементийг хятадын талаас авдаг бас томоохон түншүүдийн нэг нь. Буцаагаад Трамп энэ 2026 гарснаар тавьсан хязгаарлалтуудын дунд одоо ийм боксын хязгаарлалтуудыг тавьсан л да хайрцгийн хаашаашаа 50-50-ийн харьцаатай хайрцаг байгаа шүү дээ. Энийг бол одоо хил давсан цахим худалдааны чөлөөт бүсийн хилцээрийн дагуу ганцхан Америкт ч маш олон улстай хятадын талаас татваргүй оруулдаг. Жишээлбэл Италийн дарс байдгийм үү одоо сир байдгийм үү те Францын нөгөө бүтээгдэхүүнүүд загварын ертөнц хувцс сунар зэрэг бүтээгдэхүүн буцаагаад Америкаас одоо Америк руу их газрын хятад болон Хонконгоос очдог гар утас хоогийн гар утас байдгийм бусад электрон тоног төхөөрөмж хувцас хэрэгэл зэрэг бүтээгдэхүүнүүд татваргүй ордог ийм хэлцээрт. За энэ боксын нөгөө хил давсан цахим худалдааны чөлөөт бүсээр дамждаг хэлцээрүүд бас энэ хориг саадгүйгээр нэвтэрнэ гэдэг мэдээллүүд гарч ирж байна. Үл анзаарагдах мөртлөө энэхүү чөлөөт худалдааны хэлцээр дамждаг бүтээгдэхүүн бол хоёр орны хооронд хийж байгаа нийт худалдааны бараг 8 орчим хувийг нь эзэлж байгаа баг. Тийм ээ? Тэгэхээр энэ хинт хэрэгтэй вэ гэхээр энгийн Америкчууд хямд төсөр бараа бүтээгдэхүүн худалдаж авч хэрэглэх боломжоор хангагдж байна. Буцаагаад хятадын талаас одоо жижиг дунд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ Америк руу чөлөөтэй гарах боломжууд бас нэмэгдэж байна гэж бид харах ёстой. Тийм учраас саяны альчлалын хүрээнд энэ шар буурцгийн худалдааны асуудал, тэр махны 400 үйлдвэрийн экспортын зөвшөөрөл сунгагдсан асуудал болон энэ боксын хориоцоор тавьж байгаа энэ асуудлуудыг бол бас бид их анхааралтай наривчилж харах ёстой гэж бодож байгаа. Энэ бол юу гэхээр Монголын талд бидэнд бол хамгийн том хичээл болох зүйл. Манай улстай бас илүү хамааралтай тийм ээ. Манай улстай хамааралтай гэдэг дээр Хятад улс бол манай мөнхийн өрш, Америк нэгдсэн улс манай 3 дахь хөршин бодлогын тэргүүлэгч одоо улсуудын нэг. Тэгэхээр энэ хоёр улсын хооронд яригдж байгаа яриа хичнээн олон улсын анхаарлын төвд байгаа ч гэсэн манай тодорхой хэмжээнд бол хамааралтай болоо ялангуяа эдийн засгийн хувьд. Тэгэхээр манайд хамааралтай өнцгүүдээс та судлаач хүний хувьд юу гэж харж байна вэ?
За нэг яралтай одоо тулгамдаад байгаа асуудал бол энэ шатах туслах материал, нефт, түүхийн нефтийн асуудал, Ираны дайн, Нормандийн хоолойн хямралтай холбоотойгоор манад ч гэсэн одоо тусгалаа болж байгаа тийм ээ. Би түр шатгууны үн ямар өндөр түвшинд өсөж байгаа л засгийн газраас одоо үнийг өсгөхгүй байх, төсвөөс татаас олох байдлаар одоо энийг ингэж хааж ах шиг байна. Энэ асуудал. За Ираны дам маш хурдан дуусах тийм ээ. Ормозын хоолой нэгдэх нь бол манай эдийн засагт өндөр ач холбогдолтой. Хоёрдугаарт юу вэ гэхээр цаашдаа бол Америкийн нэгдсэн улс, Хятад ер нь бол дэлхийн томоохон улс гүрнүүдийн хооронд энэ газрын ховор элементийн түүхийн эдийн өрсөлдөөн нэгэнт бий болох нь тодорхой болчихлоо. Тэгэхээр Хятад бол өнөөдөр одоо дэлхийн нийтийн 80% хангаж байна. Газрын ховор элемент, чухал элементийн. Энэ байр суурийг алдахыг хүсэхгүй. Энэ дэр ямар тоглолт хийх вэ гэхээр буцаагаад хилийн чандад гадаад улсуудад өөр бусад хөгжиж байгаа болон хөгжингүй улсуудад одоо илэрч байгаа газрын чухал элементийн ордуудыг нь өөрсдийнхөө одоо төрөмчт болон хувьчлын компаниудаар дамжуулан лицензийг нь авах, олборлтыг нь хийх, дараагийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Энэ асуудал дээр бол одоо бүгд найрамдах улсын талаас бол илүү ийм тодорхой алхмуудыг хийн. Америк ч гэсэн 3 дахь их үүсвэрээс 2 дахь ч 3 дахь их үүсвэрээс энэ түүхийн эдийг олборлохын төлөө ажиллана. Тийм учраас энэ хоёр их гүрний хооронд цаашдаа дэлхийн аль ч бус нутагт илэрч байгаа газрын чухал элементийн ордуудын төлөөх хөрөнгө оруулалтын, үйлдвэрлэлийн, олборлтын уралдаан зайлшгүй явна. Тэгэхээр үүний тусгал манай улс шууд мэдэгдэнэ. Тэгэхээр бид нар эрх зүйн хувьд илүү ойлгомжтой тодорхой байж ш тийм ээ. Яг 3 дахь манай гадаад бодлогын тэргуунд одоо 2 өрш маань дараа нь 3 дахь өрш маань байж байгаа учраас эдийн засгийн ингэ солонгоруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах хамгийн боломжтой одоо бүтээгдэхүүн гэвэл газрын чухал элемент байна. За нинугийн хэлэхэд энэ өрсөлдөөн аль хэзээ эхэлсэн, судалгаа шинжилгээний ажлууд нь яваад эхэлсэн байгаа. Аль талаас нь. Улс төр аюулгүй байдлын асуудлуудын өрөөнд бол хоёр улс хоёр талд байгаа гэд хэлчихэд бол буруутахгүй байх. За ялангуяа сая Тайваны асуудлаар Ши Жинпин ерөнхийлөгч ерөнхийдөө байр суурь тодорхой илэрхийлчих шиг боллоо. Ирэх 9 сард дахиад Америкийн нэгдсэн улсад уулзнаа гэдэг мэдээлэл хүртэл гарч ирсэн байна л да. Тэгэхээр Тайваны асуудал цаашлаад Япон улстай харилцах одоо Хятадын харилцаанд ч гэсэн ер нь ямар одоо хүлээлт гэхүү таамаглалтанд харагдаж байна. За Тайваны асуудал дээр бол сая Си Жинпин дарга маш тодорхой ойлгомжтойгоор эрс шийдэмгий хэллээ. Америкийн талч гэсэн нэг хят бодлогыг дэмждэг. Гэхдээ Тайванд одоо 1971 оноос хойш аюулгүй байдлын баталгаа гаргаад өгчихсөн. Тийм ээ, зэвсгийн хамгийн том нийлүүлэгч, одоо чип үйлдвэрлэлийн компаниудын бүтээгдэхүүний хамгийн том худалдаа авагч нь байгаа. Тийм ээ. Тийм учраас аль алинд нь өөрсдөө гэсэн эрх ашиг байгаа. Гэхдээ сая айлчлалаар нэг зүйл тодорхой болсон нь юу вэ гэхээр Америкт бол хангалттай асуудлууд байна. Иранд байна. Цаашлаад Украинд болж байгаа дайны асуудал байна. Тийм учраас энэ Тайванд дахиж гал өдөөх сонирхол байхгүй байгаа юм да гэж тэр Си Жинпиний хэлсэн үгний хариуд гаргаж байгаа Трампын одоо үйл хөдлөлөөс харахад тиймэрхүү байна. Нэг сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр Япон улс, Оросын албаны улстай, бүгд найрамдах улстай, Өмнөд Солонгостой газар нутгийн маргаант цэрэг зэвсэг, цөмийн зэвсэгтэй болох, армиа сайжруулах энэ тохиолдолд бол Япон технологи нь байна, мөнгө нь байна. За нэгэнт одоо бас Абе ерөнхий сайдын үеэс эхэлсэн олон нийтийн дэмжлэг нь хүртэл байгаад байгаа. Тэгэхээр яг уу Япон бол яг энэ бүс нутагт одоо Япон зэвсэглэх үгүй гэдэг бол нэлийн юм тулгамцсан асуудал мөн үг гэвэл мөн. Нөгөө талаараа Өмнөд Солонгос ч гэсэн хэдийгээр Америкийн дээвэр дор хамтдаа байдаг ч гэсэн Японыг зэвсэглүүлэхийг бас төдийлөх хүсэхгүй улсуудын нэг байгаад байгаа. Тэгэхээр энэ бол нэлийн өрнөлттэй сонирхолтой байх бах. Хятадын талаас бол юу вэ гэхээр одоо Гуантанамын даргаыг дахиж Путин ерөнхийлөгч айлчлалын дараа урьж авчирч байна. Ирэх сонгуулиудад энэ нам бол одоо бас төрийн эрхэнд гарах магадлал нэлээд өндөр байна, тийм ээ. Тийм учраас энэ дээр нэлээд анхааралтай явж байгаа шиг байна. За Си Жинпин дарга бол одоо их өдөрдөгч гэдэг статустай болох, тийм ээ.
Өнөөдөр бол хятадын орчин үеийн хятадын түүхэнд 2 том тод мөрөө үлдээс удирдахж байгаа. Бүгд хятад ард улсыг байгуулсан Мао Цзэдун болон одоо нэг шинжилт өөрчлөлтийг нээлттэй алганы бодлогыг зарлж өнөөдрийн хятадын эдийн засгийн хүчин чадлыг бий болгосон бэхжүүлсэн Дэн Сяопин гэдэг хүн. Энэ хоёр хүнтэй энэ зэрэгцгийн тулд одоо зайлшгүй энэ газар нутгийн маргаантай асуудлыг шийдэж түүхэнд үлдэнэ. Тэрний юу вэ гэхээр Дэн Сяопин дараа бол одоо Макао, Хонконгийг хятад бүгд хятад ард улстай иргэн нэгтгсэн. За Мао Цзэдун даргын тухайд бол угаасаа ойлгомжтой. Бүгд хятад ард улсыг байгуулсан. Тухайн үедээ бас асуудалтай байсан төвдийг өөртөө нэгтгсэн. Иймэрхүү зэрэг томоохон гавья байгуулсан байдаг учраас их өдөртөгчийн зандаад хүрэхийн тулд Си Цзиньпин дарга магадгүй Иршид Дэмгийн алхам хийж Тайваныг нэгтгэх бас өндөр магадлалтай байгаа. За энэ тохиолдолд бол яг Трамп ерөнхийлөгчийн тухайд бол тийм төдийлөн Иршид Дэмгийн байр суурь баримтлахгүй гэж магадгүй. Гэтэл Япон бол энд одоо шууд бид одоо бас анхаарлаа хандуулна гэдгийг илэрхийлсэн байгаа. Тэгэхээр одоо манай бүс нутаг ч гэсэн маш юм ээдрэттэй улс төрийн зүйл рүү орж ийн. Гэхдээ нөгөө тайвширч болох зүйл нь юу вэ гэхээр 100 жилийн өмнөхийг бодвол тэр хөтөл 30 жилийн өмнөхийг бодвол дэлхийн ертөнцийн эдийн засаг худалдааны асуудал дээр дэндүү их хамааралтай болцсон. Бие биенээсээ хамаарлан дэндүү их болчихсон байгаад байгаа. Тийм учраас энэ дэлхийн удирдагч нар энэ хүчин зүйлийг бас харгалзан үзэх байхаа л гэж бодож байна. Трампын айлчлалыг тэгэхээр бид ер нь Америкийн нэгдсэн улс болон Хятадын хоорондох аливаа эдийн засгийн тарифын асуудлууд ч гэсэн түр зогсолтын аргаар одоо ингэ шийдвэрлэгдээд яваад байгаа шүү. Тэгэхээр саяны уулзалт ч гэсэн яг тодорхой одоо үр дүн бол гараагүй. Гэхдээ бас нэг юм галыг түр намжаах те түр зогсолтын шинжтэй байсан гэдэг өгнөж болох уу? Яг уу маш том ойлгомжтой асуудлууд бас гарч ирж штэ. Тэг ялангуяа эдийн засаг, бизнес худалдааны асуудлууд дээр тийм ээ. Энэ 17 тэрбумын хөдөө аж ахуйн нэмэлт хэлцээр хийн. Дээрээс нь энэ хоёр талдаа хоригтой байсан Nvidia байгаа даа. Тийм ээ. Америкийн талаас ч гэсэн нөгөө хятад руу бүтээгдэхүүнийг нийлүүлж болохгүй. Хятад ч бас авахгүй гэдэг байр суурин дээр байсан Nvidia тэргүүтээ технологийн компаниудын параметралыг худалдаа авах гэдгийг хэлчихлээ. Технологийн салбарт бол хангалттай хамтран ажиллана гэдгийг хэлчихлээ. Тэгэхээр энэ бол үр дүн мөн үгүй л мөн. Гэхдээ яг худалдааны дайны тухайд юу вэ гэхээр Пусаны АПЕК-ийн дээд хэмжээний хэлцээрийн үеэр одоо бас түр зарцаагаад байсан. Энэ худалдааны тарифын дайны холбоотой, хоргийн холбоотой асуудлуудаа ямар ч байсан хадгалж авч үлдээд энэ бол одоо халдаж эс болох худалдааны асуудал шүү гэдгээ тохироод авна гэдэг бол энэ маш том ахицтай дэвшил гэж харж байна. Тэгэхээр энэ бол одоо цаашдаа тэр нэг том хайрцаг одоо тохирж аваад бие биендээ шилжүүлэх ёстой хайрцаг тодорхойлсон хэмжээ дамжааг нь тодорхойлсон гэж үзвэл энэ намраас эхлээд одоо 9 сарын 24-нд Си Цзиньпин дарга Америкийн нэгдсэн улсад Вашингтонд, Нью-Йоркод айлчлах гэж байгаа шиг байна. Тийм ээ. Дараа нь АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болон G20-ийн уулзалт болон магадгүй одоо бас энэ юуны Давосын зэрэг бусад уулзалтын үеэр энэ хоёр орны удирдагч уулзах боломжтой ирэх хонд. Тэгэхээр ингээд дараагийн 5 сар хүртэл бол энэ хоёр орны удирдагч 5-аас 6 удаа уулзсан, ганцаарчлсан уулзалтууд хийх учраас тэр нөгөө худалдааныхаа хайрцгийг илүү томруулах болов гэж би харж байна. Энэ түүхэн гэж хэлж болох байц уулзалтаас ердөө 7 хоног хүрэхгүй хугацаанд буюу маргаашнаас эхлээд Оросын холбооны улс ерөнхийлөгч урд туршид айлчлах гэж байна. Хятадын хэвлэлүүдээр гарсан мэдээлэл, англи хэл дээрх мэдээллүүдийг харахад бүгд найрамдахад ард улсын гадаад бодлогын чиглэлд ер нь Америкийн нэгдсэн улс Оросын холбооны улсын ерөнхийлөгч нэг ийм ойрхон хугацаанд бол ингэж урьж одоо айлчлал зохион байгуулдаггүй гэдэг. Тэгэхээр энэ удаагийнх бол маш ховор тохиолдол. Ховор гэдэг утгаараа Хятадын гадаад бодлогод бас томоохон өөрчлөлт гарч ийна гэж харж болох уу? За яг өмнөх ер нь энэ 2010 оноос хойш глобалчлалын тийм ээ даяарчлалын энэ байр суурин дээр байдаг улс нь Хятад болоод төвөрцсөн. Хуучин бол Америкийн нэгдсэн улс, Европын холбоо байсан тийм ээ. Тэгээд одоо сүүлийн үед юу гэж ярьж байгаа нөхөр Хятадын талаас БРИКС, Шанхай хамтын ажиллагааны байгууллага зэрэг одоо олон улсын байгууллагуудыг байгуулах саналчлалууд гаргаад байгаа маань юу вэ гэхээр хуучин дэлхийн 2 дугаар дайнаас хойш байсан нэг туйл 2 туйлт ертөнц байлаа 90 оны хүртэл
зөвлөлт холбоот улсыг дагалдсан социалист даагаар болон Америк тэргүүтээ капиталист орнууд. За зөвлөлт холбоот улс нуруу унснаас хойш 1991-92 оноос хойш бол нэг туйлд дэлхийн ертөнцид бид нар амьдарч байлаа шүү дээ. Одоо бол Хятадын талаас энэ Путин ерөнхийлөгчийг ийм ойрхон хугацаанд ураад ажлын айлчил зохион байгуулж байгаа зүйл нь ямар мессеж, гол мессеж нь юу вэ гэхээр олон төв дэлхийн ертөнц бий болсон шүү гэдгийг бол Америкийн талд илүү ойлгуулах гэж байгаа шиг байна. Ганцхан энэ нөгөө дэлхийн нийтийн асуудлыг Америк Хятад хоёр хилцээд шийддэг юм аа. Тийм ээ? Хятад Орос хоёр. Хятад нийтгэгч юм, Хятад Европын холбоо ч юм уу, тийм ээ? Иймэрхүү одоо өөр платформуд байж шийддэг болсон. Маш олон туйлтай дэлхийн ертөнц бий болж шүү. Тэдгээр туйлуудын нэг нь бүгдийн Хятад ард улс мөн гэдгийг одоо харуулах үүднээс ийм богино хугацааны ажлын айлчлалыг зохион байгуулж байгаа мөн гэж харж байгаа. Буцаагаад Оросын талаас бол одоо Хятадтай ойрын хугацаанд ярилцах асуудлууд байгаа. Магадгүй одоо Орос Украины инхий хилцээр эхлэж байгаа шиг байна, тийм ээ? Мөн одоо Оросд дутагдaltaй байгаа тэр нөгөө тоног төхөөрөмж, худалдааны асуудлууд, мөн одоо Оросоос авах түүхий, нефт болон байгалийн хий бусад одоо ийм уул уурхайн бүтээгдэхүүнийхээ импортыг одоо бас нэмэгдүүлэх. За энэ юу вэ гэхээр Хятадын талд бас ашигтай, хямдхан ийм их үүсвэртэй болно. Нөгөө талдаа Оросын холбооны улсад одоо эдийн засгийн төсвийн алдагдлыг нөхөх одоо зайлшгүй гадаад байдууд хэрэгтэй байгаа учраас аль аль талдаа бас амжилтын ярих асуудлууд ахын шинжин нартай гэх юм уу, аж ахуйн шинжин нартай асуудлууд байгаа юм. Гол мессеж нь бол дэлхийн ертөнц олон туйлтай шүү гэдгийг л бас харуулах гэсэн байх гэж бодож байна. Орос Украины даа гиснээс хойш Орос Хятадын тэргүүнүүд ерөнхийлөгч нар 10 гаруй удаа одоо уулзцаасан. За түүнээс гадна яг Орос Украины даа гиснээс хойш Оросын холбооны улсын худалдааны хувьд, эдийн засгийн хувьд одоо хамгийн ойрын түнш нь Хятад улс байгаа. Хятад улс Оросын холбооны улсын одоогийн байдлаар гэхэд нийт одоо худалдааны экспортынхоо, импортынхоо 4/1-ийг авч байгаа гэсэн мэдээлэл байна л да. Тэгэхээр манай хоёр мөнхийн хөрштэй, хоёрхан хөрш маань хоорондоо ийм нягт харилцаатай байна. Одоо энэ айлчлалч гэсэн энэ илүү гүнзгийрч магадгүй, гүнзгийрч байх. Тэгэхээр энэ айлчлал тэгвэл бидэнд ямар хамааралтай юм бэ? Биднэрт хамааралтай ямар үр дүн хүлээлттэй байна? Яг нь сүүлийн 100 гаруй жилийн түүхийг харж байхад хоёр хөрш маань ийм найрамдалтай байх нь манад байн ашигтай байж ирсэн. Тийм ээ? Дэлхийн 2 дугаар дайны үед манай хоёр хөрш хоёулаа тэр Ялтын гэрээний ялагч талд нь байсан. За энэ бол манай тусгаар тогтнолыг бас авчирсан. Дараа нь бүгд найрамд Хятад улс 1949 онд байгуулагдаад зөвлөлт Хятадын харилцаа юм дулаахан байх цаг үед манай одоо аж үйлдвэрийн комбинат энэ 40 мянгат их дэлгүүр, их тайвны гүүр зэрэг энэ нөгөө бүтээн байгуулалтуудын дийлэх суурь нь Хятадын хөрөнгө оруулалт бусалгүй тусламжаар одоо байгуулагдчихсэн юм байдаг. 1990-ад оноос хойш ч гэсэн хоёр орны харилцаа сайжирч явах үед бол манад ийм тогтвортой арчил хөгжих нөхцөл бүрдсэн. Тийм учраас хоёр хөрс сөргөлдөөд эхлэхээр биднэрт одоо түүхийн хувьд одоо ийм гашуун тулгалтыг тавьдаг. Алийг нь дагах вэ гэдэг тулгалтыг тавьдаг. Тийм учраас энэ хоёр хөрш маань ийм найрамдалтай, тийм ээ, хоорондоо ойлголцож байгаа. Цаашлаад энэ их гүрнүүд асуудлуудаа инхийн замаар шийдэх нь бол манай улсад энэ тэргүүний ач холбогдолтой хэрэгтэй зүйл. За Хятадын эдийн засаг өсөх, Америкийн эдийн засаг өсөх, Оросын эдийн засаг өсөх, тийм ээ, энэ тохиолдолд бол манай одоо жишээлбэл Оросын холбооны улсын эдийн засаг өсөөд аж ахуйн ард түмний амьдрал сайжрлаа гэж бодоход саяхан байгуулагдсан, тийм ээ, эдийн засгийн энэ хамтын нийгэмлэгийн орнуудтай Орос тэргүүттэй улсуудтай байгуулсан шүлэг худалдааны хилцээр маань илүү манад ашигтай байх хэлбэр болж байгаа. Буцаагаад Хятадын эдийн засаг экспорт өссөн гэдэг, тийм ээ, хамаарлан ч гэсэн манад одоо орж ирнэ. Одоо ганцхан нүүрснээс гадна одоо жоншч бай тийм үү, бусад уул уурхайн бүтээгдэхүүн төмрийн эдрийг худалдаж авах, түүний үнэсэх магадлал ихтэй. Цаашлаад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ноос нолуурын одоо эрэлт хэрэгцээ ч гэсэн нэмэгдэнэ. Наацхан одоо Америкийн, Европын холбооны нэхмэл бүтээгдэхүүний хориг, Хятад тавьсан хориг одоо цуслагдсанаар манай жишээлбэл одоо энэ нөгөө ноос нолуурын манахаас авах экспорт боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүн болоод зарагдах магадлал нь илүү өссөн.
гэж бодож байна. Цаг гаргаан хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Бидний цаг харамсалтай ингээд дуусаж байна. За энэ жилийн хувьд 2026 бас Орос хятадын хувьд стратегийн харилцаа холбоо одоо түншлэлийн харилцаатай болсноос 30 жилийн болж байгаа юм билээ. Тэгэхээр ирэх өдрүүдэд бас ямар хүртэн гарах нь харцгаая. Бид таныг бас студид иргэн ураад энэ талаарх бол мэдээллийг өгнө гэж найдаж байна. Баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 хоногийн гадаад мэдээний тойм хөтөлбөрт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хятад хийсэн айлчлал хийгээд Оросын албаны улсын ерөнхийлөгч Путин хятад хийх гэж байгаа айлчлалтай холбоотой мэдээллийг бидэнд Дорны түншил бизнесийн зөвлөлийн судлаач Ташаравдан хүргэлээ. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баяртай.